Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнхуянга олон таалт үзэл бодлууд гүн үзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит нөлөө Real podcast. Сайн бацгаана уу хүмүүс үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За мөн гэгийн хайрын баярын мэнд хүргэе. Real podcast-ийн хайрын баяр зориулсан тусгай дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид гэр бүл судлаач Алтан Туяатай ярилцахаар урьсан байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе, хайрын баярын мэнд хүргэе. За бүгдэнд нь баярын мэнд хүргэе, бүгдэнд нь бас өдрийн мэнд хүргэе, өдөр орой мэнд хүргэе. Тэгээ намайг үзэхээр биднийг бас сонсохоор орж ирсэн бүгдэнд нь баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө хайр дурлалын талаар ярьж эхлэв л да. Хайр дурлал энэ сэтгэл зүйн асуудлуудтай хэрхэн уялдаа холбоотой байдгийг болоо энэ талаар хоёлаа ярьж ярилцлага эхлэвэл ямар уу гэж бодож байна. За тэгэхээр дурлал хайр гэдэг маань өөрөө хүний одоо хамгийн гоё мэдрэмжтэй хүн яг хүүхэд болоод ээж аав дээрээ мэндэлж ирээд дэлхийн ертөнцид танилцсан цагаас эхлээл яг юм халуун дулаан гоё мэдрэмжийг мэдэрч эхэлдэг, тэрийг юу вэ гэдгийг сайн мэдэхгүйгээр гэтэл энэ маань маш агуу хайрын мэдрэмж байж байдаг. Тэгээ энэ үеэс эхлүүлэл хүнд хайрлагдах асар их хэрэгцээтэй ингээд одоо бойжж байгаа. За үүнээсээ цаашаа яваад ирэхээрээ одоо өөрийнхөө ойлгоод, эцэг хүснээ ойлгоод, хүүсээ ойлгоод ирэхээрээ бусдыг хайрлах хайр гэдэг рүү шилжиж эхэлж байгаа. Тэгэхээр өөрийгөө хайрлуулад ижсэн хүүхд маань явандаа бусдыг хайрлаад ирэхээр энд маш их тийм төсөөлшгүй аз жаргал, гоё мэдрэмжүүдийг мэдрээд эхэлж байгаа юм үе нь. Тэгэхээр яг одоо залуу одоо яг энэ дурлалт хосоо олох гээд хайгаа явж байгаа хүмүүс маань бол яг энэ мэдрэмж илүү гоё юм хот бас юм дулаахнараа байгаа. За тэгээ энэ хайр гэдэг мэдрэмж бол сэтгэл зүйтэй маш их холбогдно. Мэдээж сэтгэл зүйн бол үндсэн асуудал байгаа. Тэгэхээр хайртай байж гэр бүл бий болдог, хайр байж амьдрал одоо илүү гоё өнгөлөг болдог тий. Тэгэхээр одоо энэ хайрыг бол хүмүүс эхлээд яг өөрсдийн даавраараа допаминаар тий ингээд адреналин, окситоцин ингээд энэ олон дааврын мэдрэмжүүдээрээ би энэ хүн татагдж байна, энэ хүн дасч байна, энэ хүнийг би одоо хүлээн зөвшөөрч амьдарч байна гэдэг энэ ойлголтуудаар авч явж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ бол нэг юм хайр гэдэг үг биш, үүний цаана тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудлууд, дааврын асуудлууд бас яригддаг аа. Тэгэхээр ерөнхийдөө бидний хамгийн их одоо санаа зовдог гэх юм уу, эсвэл ач холбогдол өгдөг зүйл бол ингээд улсуудын харилцаанд одоо эрүүл ба эрүүл бус харилцаа гэдэг зүйл сүүлийн үед их яригддаг болсон шүү дээ тий. Тэгэхээр энэ хосын харилцаанд энэ дааврууд дээр үндэслээд харилцаагаа илүү одоо сайн сайхандаар тий урт эрүүлэр авч явах энэ тал дээр бас ямар зөвлөгөө өгдөг вэ? Ер нь ийм байхын нууц гэдэг зүйл бас байна уу? За хосын сэтгэл зүй ер нь бол хосын харилцаа маань нэв нэгдэлтэй байна, эерэг байна, зөв байна гэдэг бол тухайн хос маань маш сайн ярилцдаг байхаас эхэлж байгаа. Маш сайн ярилцна гэдэг маань харилцан бие нэгээ сонсдог, хүлээж авдаг, асуудал гарвал тэрийг аль болох шийдэх гэж оролддог. Энэ харилцаа бол маш эрүүл харилцаа. Маргаан гарахгүй байна гэдэг маань ер нь бараг боломжгүй асуудал маань ямарваа нэгэн байдлаар бэрхшээлтэй тулгарна, хоорондоо ойлголцохгүй асуудалтай тулгарна. Гэхдээ үүнийг ярилцаж асуудлыг шийдснээрээ хосын харилцаа маань эрүүл болж эхэлж байгаа. Энийг хоёулаа арай өөр ойлгоцсон биз дээ. Тэгэхээр чи ингэж ойлгосон байна, би ингэж ойлгосон байна. Тэгэхээр бид хоёр энэ дээр ойлголт маань өөр байсан болохоос биш, энэ асуудал нь өөрөө байсан болохоос биш, энэ нэг нь одоо юу гэдгийг хайртайдаа хайргуудтай ч юм уу тий эсвэл хорсондоо болж байгаа асуудал биш юм байна гэдэг нэг юм ойлголтыг бий болгож байгаа нөрөө эрүүл одоо хосын харилцааны асуудал болчихж байгаа. Тэгэхээр даавар энэ дээр яаж нөлөөлөх вэ гэхээр хүн тодорхой хэмжээний өөрийн маань одоо сэтгэл зүй эрүүл байна гэдэг бол тухайн дааврууд тодорхой хэмжээнд өөрсдийнхөө байх ёстой үүргийг сайн гүйцэтгэж явах процесс. Тэгэхээр даавар хизээ алдагдчих эхэлдэг юм бэ гэхээр магадгүй гормоны өөрчлөлтөнд орж эхэлсэнтэй холбоотой явагдана. Магадгүй жирэмсэн болоод, хүүхэдтэй болоод, хүүхэд тээж байх үед тэгээд төрсний дараах гэд энэ үед төр дааврын өөрчлөлтүүд гарч иж бас болно. Магадгүй бас бие махбодын хувьд нойргуудалд орсон, сэтгэл санааны докторгүй болсноос болоод дааврын өөрчлөлтүүд орж иж болно.
Тэгэхээр энэс болоод мэдээж хэрэг үнэхээр маргаан гарч эхэлдэг. Яагаад тэгэхээр даавар гэдэг бол хүн өөрөө тэрийг ухамсартайгаар зохицуулахад бэрх болж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр нөгөө хосууд маань маргалдаад дааврын өөрчлөлтөөсөө болоод бас асуудал гарч ирэх боломжтой. Энийг тодорхой байлгаа яг үйл залуу хосууд маань маш сайн өдөр тутмын амьдралын хэм маяг нь эрүүл байж иж доктортой байх боломжтой буюу тогтмол нойроо авч чаддаг, шаардлагатай хоол хүнсээ идэж чаддаг, өдөр тутмын амьдралд хэвийн одоо маш сайнаар үргэлжилдэг болж игэл одоо хот зуршлуудаас татгалзахыг хичээдэг байвал нь хосын харилцаан дээр дааврын асуудалтай холбоотой юм гарах нь нөлөө бага гэж юм нь бол хэлж болно. За тэгээд нөгөө төвөр хосууд маань яг энэ одоо энэ эрүүл бус харилцааг бий болгож байгаа асуудал бол хэтэрхий өөрөөр байх, өөрийнхөө үзэл бодлыг тулгах тий нөгөө хүнийхээ үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Тэгээд нөгөө бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөр айгүй юм чухал зүйл болчиход байгаа. Тэгэхээр надаас өөр бодолтой хүн байж болно. Надаас өөр боддог хүн байж болно. Тэрнийг ойлгож хүлээн зөвшөөрдөг байна гэдэг бол өөр айгүй том юм асуудал болчиход байгаа байхгүй. Гэтэл яг минийх би бол ингэж бодохгүй наа чи өстой буруу гэд нэг ийм үзэл суртал дээр ингээд хатуу байх юм бол маргаан болвол дандаа л ингээд үргэлжлээд байх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс ярьдаг штеп ингээд олон он удаан жил хамтдаа амьдарсан тий тэгсэн хэрнээ нэг ч удаа муудаагүй гэдэг штеп. Тэр хэр байх боломжтой зүйл вэ? Зарим байх боломжтой юу тий? Тийм байх боломжтой. Ялангуяа одоо хосуудын хувьд маань аль болох тэр хүмүүс нь ойлголцол их байгаад шүү дээ. Дундын ойлголцол нь их байгаад гэсэн магадгүй хүмүүсийн дунд ихэвчлэн маргаан үүсдэг зүйл бол шашин шүтлэг байгаа. За тэгээ соёлын ялгаа байгаа. Мэдээж хэрэг гэр бүл болгон соёлтой тусдаа өөрийн гэсэн өрнөц соёлтой байгаа. Тэр соёлын ялгаа бага. За тэгээд эдийн засгийн асуудал багтай. Тэ за ерөнхийдөө бол аль талтай санхүүгийн байр суурьад олцсон. Энэ дээр нэг маргалдаад байх асуудал байхааргүй байсан бол магадгүй санхүү дээр маш ач холбогдол өгдөггүй. Яг өдөр тутмынхаа хэрэгцээг хангаал явж хахад тэрэн дээр нэг ингэж илүү одоо хүсдэггүй ч юм уу те байж бас болно. За тэгээд нөгөө төвөр нөгөө хамтдаа боддог зорилго чиглэл нэг хамтын зорилготой төлөвлөгөөтэй ийм байх юм бол ерөнхийдөө маргаан гарах магадлал нь буураад эхэлж байгаа. Тэгэхээр харилцан бие бинийгээ ер нь ойлгодог, соёлыг ойлгодог, өөрийнхөө соёлыг мэддэг, нөгөө хүнээ таньж чадсан. За тэгээд санхүүгийн хувьд мэдээж хэрэг доктортой байхын тулд аль талдаа ажиллаа хийгээд амьдралаа зохицуулаад явдаг. Хүндрэл гарч ирсэн ч гэсэн түүнийг зохицуулах аргаа мэддэг тий тэрэн дээр ингээд асуудал дээр фокуслдаг биш арга зам дээр фокуслдаг байх юм бол асуудлыг ингээд хөнгөнөөр хүлээж авах боломжтой. За нөгөө түгээр амьдралын хэм маяг гэдэг бол өөр айгүй том маргааны ер нь бол үндэстэн болж эхэлж байдаг. Өдөр тутамдаа хүн өглөө хосоод би усуудаг гэтэл нөгөө хүн маань усуудаггүй байх юм бол анхаарал тавьж байгаа учраас яг усуугаач гэж хэлхээс эхэлнэ. Тэгэл би ингээд угаасаа 20 жилийн турш ус өглөө уудаггүй байсан. Тэгээ чи намайг ингээд усуу гэж шахаад байгаа чинь бол ингээд би чинийхаар байх албагүй гэдгээс ингээд ихэл маргаа эхэлж олно шүү дээ тий. Гэтэл тэгдэггүйгээр за би усуух хэрэгтэй юм байна. Уудаггүй байсан ч гэсэн би ингээд хичээж байгаа. Усыг ингээд уух гэж оролдож байгаа ч гэдэг юм уу тий. Эсвэл нөгөө хүн ч гэсэн за хийдэггүй байсан зүйлийг би гид тулгаад яах вэ? Гэхдээ ер нь усуух сайн шүү гэд нэг аль талдаа нэг бие биендээ боломж олгодог. Нөгөө одоо өөр байгаа нөхцөл байдлыг нь аль тал нь хүлээн зөвшөөрдөг байх юм бол маргалдаад байх шалтгаан ер нь бол байхгүй байх боломжтой. Сайн хоёлаа анзаарсанчлан маргаан гарч ирэх асуудлууд байгаа шүү дээ. Яг саяны ингээд ярьсан жишээ бүгдээрээ маргаан гарч ирж байгаа асуудлууд ингээд жишээ байгаа. Гэтэл тэрэн дээр яаж хандж байгаа вэ гэдэгс шалтгаалаад тэр маргаан маань одоо хүндрэхгүй юу, маргаан болох уугүй юу гэдэг зүйлүүд нь гарч ирээд байна. Одоо ингээд миний ажиллаж байгаагаар сүүлийн жилүүдэд хүмүүс яг хувь хүний хөгжил гэдэг ч юм уу те сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг зүйлүүдэд илүү анхаардаг болсон юм шиг санагдаад байгаа юм. За хуучин цаг үед магадгүй одоо сэтгэл зүйчин үүргийг магадгүй шүү. Бараг лам одоо те энэ баярын үүсгэл болсон одоо бас баяр одоо нэг Валентин гэдэг нэртэй ламаас одоо үүсэлтэй энэ баяр байгаа шүү дээ те. Тэгэхээр дээр үед бас ингээд юм ламаас таарч тохирох нууч гэж асуудаг ч юм уу тийм байсан юм шиг санагдав. Одоо болохоор хүмүүс бол илүү их сэтгэл зүй эрүүл мэндэд анхаарч шинжлэх ухаанчаар бас альва зүйлд ханддаг болсноороо юм сэтгэл зүйчтэй уулзаж энэ хосын харилцаанд анхаардаг зүйл одоо нэмэгдэж гин үү гэсэн
одоо дүр зураг ажиглагдаад байгаа. Яг танд мэрэгжлийн хүний үүднээс энэ дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ? Тань дээр одоо хүмүүс сүүлийн жилүүдэд илүү нэмэгдэж байгаа ч юм уу? Тийм хандлага байна уу? Мгм. За тийм одоо яг хүмүүс мэдээлэл бас айгүй түгээн дэлгэрэх боломжтой болсон тий сошиал аягүй сайн хөгжсөн. За тэгээд нөгөө түгээр бас бид нар сэтгэл зүйн асуудал маань бол нууг нь бол аль эртнээс л бас байсан. Сэтгэл зүйн ойлголтууд сэтгэл зүйчд маань бол байсан. За тэгвэл Монгол оронд маань бол төдийлөн хөгжөөгөө байсан цаг үе бас байгаа. За гэтэл энэ нөгөө түрүү хэлж штэ ламнар гэдэг зүйл бол сэтгэл зүйчийг өөрхий гүйцэтгэдэг байсан байж бол нөө энэ бол үгүйсэхгүй. Ягаад тэгэхээр тухайн хүн маань тэдгээр хосуудын маань асуудлыг шийдээд те зөв чигт нь одоо оруулаад хэврээс салахаар очсон болвол нь ярилцуулаад ойлголцуулаад за ингээд засал номыг хийгээд өглөө одоо аюултгүй санаа зовлтгүйгээд хэлчихвэл хүн сэтгэлээрээ ингээд одоо өстө санаа зовхон байхгүй гэсэн битэрийг одоо ингээд сайхан амьдарч чадна гэсэнгээ хэлчихвэл сэтгэлээрээ тэр хоёр хүн маань тэрийг хүлээгээд очиж байгаа учраас асуудал гарч ирсэн ч гэсэн одоо сайхан амьдрна гэсэн юм чинь ингээд зүгээрээ гэдэг юм итгэл одоо зүтгэх бишрэлийн зүйл ч гэсэн явж явах боломжтой. Тэгэхээр энэ бол нь бас сэтгэл зүйн одоо ойлголт бас байж болно. Сүүлийн үед бол ялцч нэмэгдэж байгаа хүмүүс яг одоо сэтгэл зүй траума гэж юу юм бэ гэдгийг аягүй сайн ойлгож эхэлж байна. Дал давхамсар гэж юу юм бэ гэдгийг ойлгож эхэлж байна. Стресс гэж юу юм бэ гэдгийг ойлгож эхэлж байна. Тэгэхээр мэдлэг танин мэдхийн хувьд чадамж нэмэгдэхийн хэрээр өөрийгөө ойлгох нөгөө мэдэхгүй байсан асуултуудын хариултыг авах одоо хүсэлт хүн болгонд маш их байдаг. Хүүхдүүд ялангуяа тэгдэж ч тэ дөнгөж төрөөл мэдгүй юм а ярьж эхлээл асууж эхэлдэг. Энэ юу вэ? Тэр юу вэ? Яагаад вэ? Энэ хин бэ? Тэр хин бэ гэж тэ. Тэр томчууд ч гэсэн адилхан. Яг мэдгүй юм а гарч эхлэл мэддэг хүнээс нь асууж лавлаж тодруулах хэрэгцээ маш их байгаа. Яагаад тэр мэдхгүй байна гэдэг оруулж идэг, айц давтуулж идэг зүйл байгаа. Тэгэхээр өөрийнхөө тухайн мэдих одоо ойлголттой болох мэдэж авъя таны гэдэг энэ хүсэл эрмэлзэл нь хүмүүс өөрийгөө таньж мэдээд эхэлсэнтэй холбоотой бас даган одоо дуурайх тий би энэ хүн ингээ өөрийгөө мэдсэн биш үү ямар мундаг юм би бас өвл өөрийгөө мэдээ л та гэдэг ойлголт гарч ирж байна. За нөгөө түр үнэхээр сэтгэл зүйн асуудал нь өөрт нь ингээд хэцүү санагдаж байна. Амьдралынх нь өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлж байна. Хэвийн амьдралаараа амьдрахад хэцүү бэрхшээлтэй болж эхэлж байна. Тэгэхээр хүн ялцчгүй тусламжийг эрэлхийлж эхэлж байна. Тэгэхээр энэ байдлуудаас болоод сэтгэлзүйчдэр хандах энэ тохиолдлууд ихсэж байгаа. Тэгэхээр хосын харилцаанд ч гэсэн хосууд маань агүй бас нэмэгдэж орж ирж байгаа. Ялангуяа залуу хосууд маань дөнгөж гэр бүл болох гэж байгаа бол бид тээр цаашлаа юун дээр анхаарах вэ те? Бид тэрийн MBTI ямар байж гэдэг юм ингээд орж ирэх тохиолдлууд бас байгаа. Тэгэхээр энэ маань бол агүй сайн зүйл. Яагаад тэгэхээр би хинбэ гэдгээ мэдэж байж нөгөө хүн маань хин юм бэ гэдгийг танин мэдэх боломжтой байхгүй юу? Тэгэхгүй би хинбэ гэдгийг мэдэхгүй байгаа нэсээ нөгөө хүний таних гад яваад байгаа бол айгүй том алдаа. Би эхлээд хинбэ гэдгээ мэдсэн байж ч нөгөө хүн маань надад харахгүй гэдгийг дүгнэх, ойлгох, анзаарах боломж нь ер нь бол нэмэгдэнэ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бас нэг ажиглагдж байгаа зүйл гэх юм бол бас залуучууд хосын харилцаанд тэр болгон орохоо одоо яарахаа болсон юм шиг санагдаад байгаа. Тэгээ тэрэн дээр та ямар хөө байр суурьтай байгаа. Ерөнхийдөө бол бас илүү хувь хүний хөгжилдөө анхаарах, магадгүй өөрийгөө илүү сайн таны хэлснээр те таньж мэдсэний дараагаар бас хосын харилцаанд орох ч гэдэг юм уу. Нөгөө талаасаа бас ийм айдас яваад байд юм шиг санагддаг. Тэгээ ялангуяа бас ганц бие хүмүүсийн хувьд бол бас ганцаараа байхаас одоо айс одоо нөгөө тийм айдсууд бас байдаг шүү дээ тий. Зарим хүмүүс бас ганцаараа байхаас айснаасаа болоод буруу хүнийг сонгох тохиолдлууд бас байдаг. Энтэй бас та ямар хөө байр суурьтай хариулт өгвөл. За тэгэхээр эхлээд хосын харилцаа маань ер нь бол хойшлогдоод байгаа хосоо сонгохдоо амьдралдаа орохдоо илүү тайван хандж байгаа байдал нь бол олон шалтгаанууд байна. За жишээ нь бол яг өөрийнхөө одоо боловсруулалтыг илүү сайн одоо амьдрах хүний танин мэдээ те тэгжээж бас амьдралд ингээд айгу ухаантай хандъя гэж бодож байгаа алдхаас айж байгаа тохиолдлууд байж болно. За хүнд итгэл гэдэг зүйл нь баанаснаас ахуулаад сайн суугаагүй байвал
бусдад итгэхээсээ айгаад хин нэгэнд амьдралаа даатгаж эхлэн гэсэн үг шүү дээ. Одоогийн нийгэмд амьдарч эхлэн гэдэг бол тэгэхээр тэр мэдрэмжээс болоод амьдралаа хойшлуулах тохиолдлууд байж болно. За өөрийнхөө амбиц карьер дээр төвлөрөөд энэ амьдралыг жоохон ингээд хосын амьдралаа гэр бүлийнхээ амьдралыг жоохон хойшлуулж иж болно. Яг одоо хүнтэй суугаад явах гэдэг ч юм уу болонгууд мэдээж хэрэг одоо хүүхдийн асуудал яригдаж эхэлнэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд нөгөө илүү зүйл цаг хугацаа зарцуулахаас илүү яг энэ одоо төвлөрөөд байгаа зүйл дээр илүү одоо фокуслаад энийхээ ард гарчаад гэдэг зүйл байж болно. За тэгэхээр энэ дээр бол хүмүүсийн янз янзын л асуудлууд байгаа. Гэхдээ ерөнхийдөө яг дийлэнхдээ би яг өөр дээрээ ирж байгаа хүмүүсээс юуг анзаарч байна гэхээр өөрийн өссөн амьдралын нөгөө трама, сэтгэл зүйн хувьд авсан гэр бүлийн одоо өөрийнх нь ээж аавын тэр харилцаанаас авсан сэтгэлийн шархаасаа болоод хосын харилцаа гэдэг рүү яаж орох бас айж байгаа тохиолдол над дээр бол илбэг байдаг. Тэгэхээр тэр нь нөгөө сэтгэл зүйд өөртөө өвтгдөг. Ямар нэгэн байдлаар би буруу хүнтэй суучвал ирээдүйд миний өөр хүүхэд яг миний мэдэрсэн зовлонг мэдэрх үү дээ гэдэг айдсаас болоод тэрэн дээр маш юм хатуу байр суурьтай ханддаг тохиолдлууд бол над дээр нэлээд ирж байгаа. За тэгээ зарим нь бол бүр хүнтэй суухгүй амьдрах юм нь бол би хэнийг ч зовоохгүй, хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй амьдрах нь бас илүү зөв сонголтоо гэдэг ойлголтын дээр одоо ингээд фокуслсан байгаа хүмүүс ч гэсэн бас байгаа. Тэгэхээр энэ бол яг өөрийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой бас нэг талаараа явагдаад байгаа. Тэр хосын амьдрал гэдэг бол өөрөө нэг талаараа яг энэ дээр бас шууд яралтай одоо арга хэмжээ аваад шууд хүнтэй суугаад явхад мэдээж хэрэг зохимжгүй ч гэсэн хамтын амьдрал гэдэг бол хүн байнгын харилцааны амьтан. Хүн ямар нэгэн харилцаанд орохгүйгээр удаан хугацаанд байх юм бол тухайн хүн ганцаардлын мэдрэмжийг удаан хугацаанд аваад тэгэхээр сэтгэл зүйн олон хүчин зүйлийн асуудалд өртөнө. Тэгэхээр хүн бол угаасаа харилцааны амьтан байгаа учраас энэ дээр тодорхой хэмжээнд хүн хосын харилцаанд орж явах нь бол зөв. Гэтэ айдас байгаа шалтгаанаа эхлээд яах нь эмчлэх хэрэгтэй. Тэрийг мэрэгжлийн хүнд нь хандаад асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэгснийхаа дараа хосын харилцаанд орохгүй бол сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байгаад хосын харилцаанд орвол тэр хосын харилцаа маш гэмтэлтэй болж хувирна. Гэмтэлгүй хүнтэй хосын харилцаанд орсон ч гэмтэлтэй сэтгэл зүйтэй хүн маань тэр харилцааг гэмтэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй хосууд маань залуучууд маань гаргаж байгаа алхам бол яг одоогийн шийдвэртэй бол зөв байгаад байгаа. Гэтэ удаан хугацаанд энэ шийдвэрээр явбал ер нь бол буруу гэж юу хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр болж игэл бас залуучууд бас хосч ивэл та нар маань хэрвээ танд ийм айдас байгаад би яагаад нэр хостой болохгүй хойшлуулад байгаа юм гэдэг асуулт танд одоо хэрвээ гарч ирж ивэл та өөрөөсөө асуугаад үзээрэй. Сэтгэл зүйчтэй ярилцаад үзээрэй гэж бас энэ ташманд хэлж зөвлөе. Тэгдэг яах вэ? За баярлалаа. Өстой хэрэгтэй мэдээлэл байна. Ер нь өөрөө мэдхгүйгээр тухайн хүн ингээд ганцаардж байгаагаа өөрөө анзаарахгүйгээр гэх юм уу те өөрөө мэдхгүйгээр энэ ганцаардж авах боломжтой юу? Тэгээд тэр нь одоо таны бас өөрийгөө тодорхой хэмжээнд ийм баг зэргийн те сэтгэл зүйн гэмтэл болоод ингээд тэр нь хоригдлагдаад явж явах боломжтой болов уу? Тийм боломжтой. Нөгөө ганцаардал гэдгийг мэдхгүйгээр арай өөр зүйлээр орлуулад ойлгоцсон байх боломжтой. За энэ дээр айгүй энгийн жишээ хэлж өгье. Жишээ нь хин нэгэнд ингээ гомдсон гомдол байлаа шүү дээ. Сэтгэл зүйд ингээ гомдоод жоохон шарх авцсан. Тэгээ тэрийг ингээд илэрхийлэхдээ уур бухимдлаар илэрхийлээд авах боломжтой байхгүй юу? Би гомдоод байна гэдэг илэрхийлж чадахгүй байгаа дээ шүү дээ. Өөрөө тэрийг мэдгүй ч юм уу эсвэл илэрхийлж чадахгүй. Тэгэнгүүт нөгөөд нь уураар илэрхийлэгдээд авах боломжтой байхгүй юу? Тэр яг энтэй адилхан хүн ганцаардаад байгаа гэдгээс сайн анзаарахгүйгээр ягаад чи надад айгүй гонигтай байна, амьдрал айгүй юм одоо бүрсгэр байгаад байна тий. Би ингээд сүүлийн үед жоохон нойрхуудад байна. Би ингээд жоохон ядраад байдаг боллоо ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм байдал нь тэр хүний ганцаардалтай нөгөө дандавруудад явж иж болно. Сэтгэл зүйд нь ямар нэг юм болоод байгааг мэдээд байгаа ч гэсэн тэр нь яг ганцаардал үгүй юу гэдгийг танин мэдэхгүйгээр нэг юм өөр сэтгэл зүйн ойлголтоор ингээ ойлгоод яваад иж болно. Магадгүй би сэтгэл гутралд өвтцсөн байгаад ах шүү байна ч гэдэг юм уу. Гэтэл тэр нь гутралын асуудал биш. Эсвэргээр ганцаардлын асуудал байж иж бас болж иж болно. Одоо ингээд тань дээр ирж байгаа үйлчлүүлэх гээд ирж байгаа тий хосуудад гэх юм уу түгээмэл тулгардаг асуудлууд нь ер нь юу вэ? Ер нь нэг одоо жишээ нь Монгол хосуудын дунд түгээмэл тулгардаг асуудлууд гэвэл За яг одоо сүүлийн жилийг ингээ харах юм бол ер нь нараар тавилттай холбоотой асуудал нэлээд ирж байгаа. Тэгээ энэ дээр бол
хүмүүсийн хандж байгаа тэр гэмт авсан гэмтлүүд бол нэлээд хүнд байж таарж байгаа. Тэгэхээр араар тавилт гэдэг бол өөрөө маш одоо хүнд гэмтэлтэй тооцогддог зүйл ахгүй сэтгэл зүйн хувьд ер нь бол маш том одоо биеийн одоо яс хугаргач гэдэг юм уу те нэлээд хүнд шарахтай дүүцгүй хэмжээний гэмтлийг нөгөө хүндээ өгдөг юм гэмтлийн асуудал байгаа. Тэгээ энэ асуудлаар бол нэрж байгаа сэтгэл зүйн хувьд аль хэдийн гэмтлээ аваад бүр ингээд дааж чадхаа болоод сэтгэл зүйд нэлээд хүнд олцоод ирж байгаа тохиолдол бол нэлээд байгаад байгаа хосын харилцаан дээр. Би бас яг сонсч ирсэн юм байна. Яг араар тавилтыг мэдрэх нь машин дайруулах дайны өвдөлтийг бас өгдөг гэдэг тий. Тэгээ бид нар болохоор нөгөө арга хөлөд юмд согчоороо яг өвдөлтөө мэддэг гэсэн сэтгэлийн өвчнгөө бас ингээд яг одоо бид нар үнэлж мэддэггүй шүү дээ. Нэг шаналал яваад байх тохиолдлууд бас байдаг тий. Тэгэхээр энэ нийгэмд бас сүүлийн жилүүдэд энэ сэтгэл готрол гэдэг зүйл маш ихээр яригддаг болсон байна тий. Тэгээд өөрөө ч мэдгүйгээр ингээд яваад байдаг гэд бас хүмүүс маш их сүүлийн жилүүдэд ярьдаг болсон байна. Тэгээд тэрэн дээр нэмээд хэлэхэд бол таны яг хэлсэн шиг яг юм биологийн нэг наадзахын хэрэгцээнүүдээ бид нар сайн хангаж чадаагүйгээс үүдээд бас сэтгэл санааны таатай бус нөхцлүүд үүсээд тэр нь бас ингээд хосын харилцаанд нөлөөлөд тэгээд тэр нь бүр үргэлжлээд томроод ч юм уу те тэгээд явж байгаа тохиолдол бас бидний амьдралд бас нилээдгүй байдсан байна гэдгийг таны ярианаас ойлгосуулаа. Жишээ нь нойроо сайн аваагүй ядралттай явдаг тий эсвэл бухимдалтай явдаг. Эдгэр чинь ингээд жижиг ч гэсэн ингээд цуглуулсаар байгаа нэг юм том хар болж болоод ч юм уу бидний дотроос нь зовоогоод байдаг тохиолдол бас түгээмэл байдаг юм шиг байгаа юм тий. За тэгэхээр ерөнхийдөө энэ романтик хайрын сэтгэлгээний талаар танаас бас асуумаар байна л да. Энэ романтик байдал гэдэг зүйл байгаа шүү дээ тий. Бид нар зарим хүмүүс танаа нөхөр ямар романтикийн чи өөрөө ямар романтикийн гэдэг энэ яг хэр чухал зүйл вэ? Ер нь харилцаанд тэр яг яаж бас гоё өнгө гэрэл нэмдэг талаар ярил. За тэгэхээр энэ дээр эхлээд ярихаасаа өмнө эхлээд яг яаж тэр нэг мэдрэмж гэдэг зүйл үүсэж байгаа юм бэ гэдэг эхлээд тайлбарлаад өгч марсан гэж чинь. За мэдээж хэрэг янз бүрээр л үүсэж байгаа. Гэхдээ яг гэр бүл судлаачийн хувьд энийг одоо ингээд хараад ахаар энэ бол яг бага наснд үүсэж байгаа ойлголт. Эрэгтэй хүүхэд бол багаасаа амьлваа нэг юмд одоо дайчин байдлаар одоо биологийн байдал нь дайчин тэмцэгч юм одоо юм хүн гарч ирж байгаа гэсэн төрөлхийн өвөгдөл нь эмэгтэй хүн бол байглаасаа уян налрахаа хайрлах гэдэг өвөгдөлтэй төрж байгаа. Тэгэхээр энэ өвөгдлийг аль тал нь хөгжүүлж явна. Жишээ нь эрэгтэй хүүхдэд бол ээж гэдэг хүн маань тэр хайрлах, өрөвч зөөлөн байх, инрэх, уучлах гэдэг энэ хайрын мэдрэмжүүдийг өгнө. Эмэгтэй хүүхдэд бол айцаа даван дийлэх, юмд ялагч байх, тууштай байх гэдэг мэдрэмжийг аав өгнө. Тэгэхээр энэ зүйлийн одоо энэ харилцан холболт нь бага одоо байсан болвол тэр бусдыг ойлгож гин, бусдыг өрөвдөж гин, тэгээ эхнэр нь хажууд нь одоо ингээд шаналаад уйлаад ингээд сэтгэл зүй таагүй байхад тэрийг хүлээж аваа тайтгаруулж гин гэх мэтчлийн зүйл нь тухайн гэр бүлд өссөн тэр хүүхдийн харилцаанаас шууд хамааралтай болчихно. Аав ээж хоёр нь бие бинийгээ аргаддаг, уучлалдаг, инэрдэг, аав нь заримдаа ингээд сэтгэл хөдлөлийн мэдрэмжээр ээжд нь ханддаг те ингээд одоо тийм гоё гинтийн бэлгүүдийг барьдаг, сайхан үгсийг хэлдэг байвал хүүхэд яг тэрнээс суралцаад тэрнээс илүү одоо тийм одоо инэрэнгүү зөөлөн тийм бусдыг хайрлах сэтгэл нь илүү давмгай болж эхэлнэ. Тэр байдлыг баг одоо харж исэн хүүхэд бол тэрийг гинт бий болгоод хичээгээд гаргаж ирэх жоохон хэцүү. Боломжгүй зүйл бол биш мэдээж хэрэг хичээвэл боломжтой болно суралцсан мэдээж хэрэгтэй алдаа гаргана эхлээд ингээд айгүй хичээж байгаа худлаа санагдана гэтэл хичээгээд ингээд өөрчлөлт хийгээл ах юм бол энэ хөвшил болж одоо хуурна яванда угаасаа манай энэ хүн айгүй мэдрэмжтэй айгүй романтиктэй гэж ингэж хэлэгдэх төвшөнд очино. Тэгэхээр одоо яг энэ зүйлийг сонсож байгаа залуучууд маань үнэхээр нэрээ надад нэг тийм зүйл жоохон дутмаг шүү гэж бодож ивэл та хичээж болно. Та энийг бий болгож чадна. Энийг ингээ бий болгоход ер нь эхлээд жоохон ичих байх, жогооснаа заах байх. Ягаад гэхээр энийг хизээч одоо өөр дээрээ мэдэрч байгаагүй, тэр нүдэн дээрээ харж байгаагүй, дасал болсон мэдрэмж биш учраас энд жоохон хэцүү санагдах байх. Гэхдээ оролдоод эхлэхээр буцаад авж байгаа хариу үйлдэлээсээ болоод хүнд өгнө гэдэг чинь ямар гоё юм бэ? Тэ хүмүүс нэг тийм мэдрэмж авдаг та. Хин нэг нь тусалж
баярлалаа гэд хэлэхээр гинт амар гоё болол өпөстө хүн баярлуулчлаа гэл ингээл догтлол нэг тийм мэдрэмж авдаг те. Яг тэрэн шиг хайртай дотны хүнээ баярлуулж байгаа тэр нэг хүсэж исэн зүйлийг ойлгоод ингээд нэг юм хэлүүлэхгүйгээр мэдрээд хийчихэж байгаагаасаа авж байгаа тэр буцаад хариу үйлдэлээр хүн урамшиж тэр нь ингээд цаашдаа дэмжигдээд байнгын ингээ хөвшил болох боломжтой. Тэгэхээр бас нөгөө авж байгаа бүсгүүчүүд маань яах нь чи хизээ юм болцсон. Чи яагаад гинт яагаад байгаа юм гэхгүйгээр өө баярлаа ямар гоё юм бэ те. Өстой гоё юм үнэхээр таалагдчихээн. Энэ мэдрэмж ямар гоё юм бэ гэж тэр мэдрэмжийг урамшуулж хүлээж авах нь тэр залуу маань дахин тэр үйлдэлээ хийхэд тэр нь айгүй том тусалцаа болно. Тэгэхээр хайртай хүнээ баярлж байгааг харах одоо хүсэл бол ирчүүдэд маань байгаа. Тэгэхээр тэр мэдрэмжийг бас эмэгтэйчүүд маань дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр бас сүүлийн жилүүдэд энэ сошиал хэрэглээ нэмэгдсэнтэй уялдуулаад хүмүүс одоо нэг орноос босч яваад ч гэдэг юм уу минь хэрэглээ, баярын минь хэрэглээ гэдэг нэг хашигнаад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ хайр дурлалын харилцаанд энэ сошиал орчны нөлөө хэр байдаг вэ? Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь хүмүүс ингээд тэрийгээр илэрхийлэх нь зөв юм уу? Эсвэл тэрийг бас нэг жоохон зааг хязгаартай байх нь зөв юм уу? Тэр нь сэтгэл зүйд яаж одоо нөлөөлөх вэ? Энэ талаар ярил. За энэ дээр бол яг хувь хүний өөрийнх нь нөгөө төрлөх зан хараншин бол яг нөлөөлж байгаа гэж би одоо ингээ хараад байгаа аахгүй. Жишээ нь яг экстраверт төрлийн тий гадагшаага чиглэсэн төрлийн хүмүүс маань илүү одоо бусдад ингэж сэтгэлээ илэрхийлж тэр нь ил тод байж ээж тэрнээсээ илүү өөртөөгөө мэдрэмж авдаг тий. Бусдад тэр хүн чинь тэрнээсээ мэдрэмж авч байгаа шүү дээ. Тэр буцаад нөгөө өөрт нь ирж байгаа тэр лайк те ингээл гоё үгсээр нь дамжуулаад хүмүүсийн тэр одоо хариу уруулаас тэр хүн чинь бас мэдрэмж авч байгаа те. Тэгэхээр ингээд олон нийтийн сүлжээнд сэтгэлээ илэрхийлэх нь тэр хүнд айгүй гоё санагдчих болно. А тэрийг авж байгаа нөгөө хүндээ ч гэсэн бас яг нөгөө ямар гоё намайг ингээд ил тод байлгаж чинь буюу нөгөө хүндээ ямар мэдрэмж өгч байгааг хүлээн зөвшөөрөлтийн мэдрэмж өгч байгаа. Хинээс ч нуухгүй бай намайг ил тод хайрлж чинь гэдэг мэдрэмж. Тэгэл зарим хүмүүс маань интроверт буюу дотгошоо төрөл юм биш тий. Тэр магадгүй ичин ингээд яагаад ингээд сошиал дэлгэчих вэ тий. Сошиалд бол би нэг идэвхтэй биш ээ гэдэг төрлийн ч хүмүүс байгаа. Тэгэхээр энэ маань тухайн хүнээсээ шалтгаалж байгаа. Тэгэхээр магадгүй хосууд маань нэг нь гадагшаага чиглэсэн, нэг нь дотгошоогоо чиглэсэн байвал энэ дээр харилцан бие бинийгээ ойлгож зарим нь жоохон золиос гаргаад хүчээр хийх. Зарим нь жоохон золиос гаргаад хүчээр ойлгох гэдэг юм зүйл дээр бас төвлөрүүл зүгээр. Жишээ нь би ингээд уг нь гоё одоо магадгүй эмэгтэй нь гадагшаа чиглэсэн, эрэгтэй дотгошоо чиглэсэн байлаа шүү дээ тий. Тэгтэл би уг нь гоё ингээд сошиал орчинд гоё сэтгэл мэдрэмж ингээд аммаарай би ингээд гоё хүлэн шүрэлтийн мэдрэмж аммаарай гэж ивэл залуугийн үед болохоор дотгошоо хүн учраас магадгүй зүгээр ингээд үйлдэлээр илэрхийлдэг тий. Магадгүй зүгээр өөрөө ингээд цэцгийн баглаа зүгээр л яг өөрт нь өгдөг байх юм бол эмэгтэйгийн хувьд үгүй би энийг гоё олон нийтийн өмнө хэлгэмээр байна ч гэдэг юм уу байх юм бол аль талаагаа ойлгох хэрэгтэй. Үнэхээр чадахгүй байгаа зүйлийг хүчлэх нь өөрөө одоо нөгөө эрүүл биш харилцаараа орчиж байгаа. Тэгээд жоохон хүчлээд ихэлсэн чинь нэрээ болж ивэл те тэр нэг тийм хэцүү зүйл биш юм шиг санагдаж ивэл магадгүй аль нэг нь тэрийг оролдоод үзэх нь бас зүгээр. Тэгжээж нөгөө би биэндээ авах гад хүсээд байгаа тэр хэрэгцээг нь нөхөж өгж байгаа бас нэг юм гоё харгалгаа болж чадна. Тэгэхээр сошиалыг бол би хэтэрхий үгүйсгэхгүй. Ягаад гэвэл одоо бүгдээрээ л даяарч чинь сошиал орчин бол бидний бас амьдралын нэг чухал хэрэгцээний нэг болж эхэлж байна тий. А гэхдээ энэ дээр бид нар хайр татвартай хүмүүсээ гомдоохоор тэр хүмүүсийн мэдрэмж нь ямар нэгэн байдлаар юм хийхгүйгээр л анхаарах хэрэгтэй. Энийг бид нэр хэрэглээ болгож амьдарч сурах хэрэгтэй гэсэн. Аль талдаа бид нар энийг аягүй сайн ойлгож авах хэрэгтэй. Зөвхөн хэрэглээний асуудал. Энэ бол сэтгэлийн асуудал биш. Энтэй бол сэтгэл хөдлөл маань огтлцохгүй гэдгийг яг нь бид нэр ойлгож авах хэрэгтэй л гэсэн. Таны хэлснээр бол ерөнхийдөө л аль талаа харилцан ойлголцол хамгийн их дутагддаг. Ер нь тэгээд тэр нь ч өөрөө бараг түлхүүрэл юм байна л гэдгийг бас үзэгчд маань бас илүү сайн ойлгосон болоо гэж бодож байна. За тэрний нөгөө талд нь гэвэл яхаарахгүй нөгөө хардталтын бас асуудлууд байна тий. Ингээ ойлголцоод сайн сайхан байгаад байдаг. Нөгөө талд бас нэг юм хардталт хайртай бол хартай гэж бас зарим хүмүүс тэрийг бас ингээд энэ үгээр хаацалгах тохиолдлууд бас байгаад байдаг. Ер нь тэр хар хэр зүг бэ? За харыг бол яг сэтгэл зүйчнэр энийг бол зөв зүйл гэж хардаггүй.
Энийг бол тодорхой хэмжээний сэтгэл зүйн өвдөлт гэж үздэг. Буюу өвчин гэж үздэг. Тэр хар яагаад бий болж байгаа вэ гэвэл бага насндаа авсан хин нэгнийг одоо эцэг эхийн те өөрийг нь орхиод явцсантай холбоотой, үгүй бол аав ээж хоёр нь хин нэгнийг хараад нь тавьжсантай холбоотой, үгүй бол яг хосын харилцаанд дөнгөж ороод ингээд нэг юм гоё мэдрэмжтэй шүү дээ. Хүний анхны мэдрэмжүүд бол аюул чухал. Яг тэр үедээ хин нэгэнд хуурдчихсантай холбоотой юм хардталтын одоо асуудал үүснэ. Нөгөө төгөр өөртөө итгэл гэдэг зүйл энэ дээр бас байхгүй байгаад холбоотой үүснэ. Би өөртөө итгэж чадахгүй байхын хэрээр нөгөө хүндээ итгэл сул аж эхэлдэг. Тэгэхээр би нөгөө хүндээ итгэж чадахгүй байгаа учраас бүх зүйлийг нь танмаар, хянамаар, ажигламаар, анзаармаар тий үнэхээр би энэ хүнд ингээ бүрэн дүүрэн байж чадчихныг үү гэдэгтээ итгэж чадахгүй байгаа учраас тэр хүний хувьд өөрийгөө бүрэн дүүрэн байлгахын тулд нөгөө хязгаарлаж эхэлж байгаа бүх зүйлийг тэгвэл ингээд би энэ хүн надаар дүүрнэ гэдэг юм одоо хүртэлтийн мэдрэмжээрээ харьцаад байгаа гэсэн үг байхгүй. Тэр хардалтыг бол байх хэмжээтэй байвал ер нь тодорхой хэмжээнд байвал зүгээр гэж хардаг зүйл бол байхгүй. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл гэж юу нь бол харах зүгээр. Ягаад тэгэхээр энэ жоохон ч гэсэн байна гэдэг бол тухайн хүнд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн өвдөлт байна. Тэгээд нөгөө харилцаагаа ч гэсэн тодорхой хэмжээний өвчтөй болгох боломжтой ийм мэдрэмж байгаа. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцлага цаг бас энэ үрээд өндөрлж байна. Тэгэхээр та ярилцлагын төгсгөлд хосуудаа бас тип буюу те энгийн нэг сайхан зөвлөмж өгвөл сэтгэл зүйлтэй ялангуяа одоо гэр бүл судлаач хүний хувьд те. За тэгэхээр хосын харилцааны хамгийн чухал ойлголт бол ив нэгдэл, нэгдмэл байдал гэдэг аюул чухал. За сүүлийн үед бас ингээд ирээд байгаа тохиолдолд бол хадмуудтайгаа харилцаж чадахгүй байна. Хадмын асуудал гэдэг ингээд яригадаад байгаа. Тэгэхээр энэ дээр хосууд маань ив нэгдэлтэй байж чадвал энэ гэр бүлийн харилцаа маань өрөвчөнд хэлж байгаа процесс нь өөрөө эрүүл явж чадна. Хосууд өөрсдөө ив нэгдэлтэй биш. Би ингээд манайх, энэ танаах гэдэг нэгэн үзэл баримталтай байгаагаас болоод хадмуудтайгаа ойлголцохгүй байх тохиолдол ч гэсэн энэ дээр гарч ирнэ. Тэр хамгийн чухал асуудал эхлээд ив нэгдэл. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрвээ гэр бүл болсонд бол ив нэгдэлтэй байх хэрэгтэй. Хоёр биенийхээ талд бат зогсох хэрэгтэй. Ямар ч асуудал болсон бай эхлээд биенийхээ талд бат зогсчоод дараа нь тэр гарч ирсэн асуудлаа хоёулахнаа дундаа ярилцдаг. Асуудлаа ойлгохыг хичээдэг байвал зүгээр. Тэгвэл энэ харилцаа маань илүү эрүүл явагдана. Тэгээд энэ хосын харилцаа ив нэгдэлтэй байгааг харахаараа нөгөө ойлголцохгүй байсан нөгөө эрэгтэйгийн маань тал, эмэгтэйгийн маань тал хүлээн зөвшөөрч эхэлнэ. Энэ хоёр маань болж гин. Энэ хоёрын маань амьдрал сайхан байна. Энэ хоёр маань хоорондоо зохицож ивэл яах нь вэ? Гурав дахь этгээдүүд маань тэрийг хүлээн зөвшөөрөд амьдраад эхэлнэ гэсэн үг. Заавал өөрсөндөө тэрийг нийцүүлэх гэдэг шаардлагагүйгээр хүлээн зөвшөөрөл явагдчихна. Жохон цаг хугацаа шаардах асуудал. Тэр хамгийн түрүүнд л ив нэгдэл. Хамгийн дараагийн зүйл бол ярилцах, ил тод нээлттэй байх. Биенийхээ сэтгэл зүйн асуудлыг ингээд ил тод нээлттэй ярилцдаг, сэтгэлээ тодорхой илэрхийлдэг. Энэ дээр нөгөө эрчүүд маань хэлдэг дотгошоогоо, хаалттай, тий, уйлгаа хүртэл ингээд нөгөө хязгаарладаг. Одоо тэрнгээрээ өөрийнхөө эрх зорилгыг тодорхойлдог. Гэтэл сүүлийн үед бол энэ маань буруу юм аа гэдэг судалгаа шинжилгээний хувьд гаргаад ирсэн байгаа даа. Тэгэхээр энэ дээр бид нар ил тод ярилцдаг байх хэрэгтэй. Энэ дээр гомдсон, энэ дээр надад хэцүү санагдсан, энэ дээр би үнэхээр одоо шантарсан тий энэ надад маш их таалагдсан гэх мэтчлийн мэдрэмжээ илэрхийлж ил тод ярилцах нь хосын харилцааг нэгтгэж өгч үүдэг бас нэг чухал зүйл. Тэгээд дараагийн зүйл бол хүндлэл. Аль ч талаа хүндлийн зураасыг бид нар давахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар бидэнд нэг хүндлэх нэг цэг байна. Мэдээж хэрэг хоорондоо маазарч болно, тоглож болно, тоглоом шулаан байж болно, маргалдаж болно. Гэхдээ тэр нь яг тэр хүнийхээ хүндлийн зураасыг давахгүй байх хэрэгтэй. Тэрийг бид нар аягүй сайн одоо таньж мэдэх хэрэгтэй. Юугаар нөгөө хүн маань хамтрагч маань хүндлэлийг мэдэрдэг вэ гэдгийг эхлээд таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Жишээ нь зарим хүмүүсийн хувьд намайг муухай үгээр хэлэхгүй бол би хүндлэл гэдэг одоо зүйлийг энэгээр мэдэрч байна гэж ойлгож байна шүү дээ. Тэгвэл тэр хүндээ хэлэх үгээ баш бодолтой байх хэрэгтэй. Гэтэл нөгөө хүний хувьд үг бол нэг хамаагүй яах вэ чинь тэгэл амнасаа алдчих л байдаг зүйл. Үйлдэл аягүй чухлаа гэж бодчих болно. За тэгэхээр нөгөө хосууд маань хүндлэлийг юу гэж ойлгоод байгаа? Ер нь ингээ харилцаагаа юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр би юу мэдэрдэг вэ? Тэрийгээ нөгөө хүндээ өгчүүл болоод байна гэж хараад байдаг. Гэтэл эсэргээр нөгөө хүн маань юу мэдэрдэг, нөгөө хүн маань яаж хүлээж авдгийг гэдгийг ойлгоод тэр хүнийхээ ойлголтоо орно мэдрэмжээр нь харилцвал ойлголт яг нэг болно. Би хүндлэлийг ингэж ойлгодог. Тэгэхээр би энэ хүнийг ингэж л хүндлэл болно гэж
одоо харвал айгүй том андуурал болно гэсэн. Эсвэргээрээ энэ хүн маань одоо юу гэдэг нь одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө ингээ муухай үгээр хэлүүлэх дурггүй. Тэгвэл би энэ хүнийг тэгж хэлж болохгүй. Би ерөөсөө энэ гомдоогоор үг хэлж болохгүй гэж бодож ивэл та яг тэр хүнийг одоо тэр хүндэд тааруулж хүндэлийн одоо заагийг бий болгож өгч чадчихна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй би энэ дээр эмзэглэл түүштэй ямар суртаа юм бэ? Яагаад энэ дээр эмзэглээд байгаа ингэж хэлэх нь бол нөгөө хүний ойлгохгүй байгаа. Өөрийнхоороо зүтгэж байгаатай ер нь бол ингээ адилхан. Тэгэхээр нөгөө хүний ямар байна гэдгийг нь ойлгоод ер нь ямар шаардлага дээр зөвхөн хүндлэл биш ямарваа нэгэн хэрэгцээн дээр мэдрэмжэн дээр нөгөө хүн маань яасан болоход юу мэдрэгдсэн болоод тэгээд энэ хүнд ингээд тусчихва гэж тэр хүнийхээ өнцгөөс харж чадвал харилцаа маань илүү ив нэгдэлтэй ингээ асуудлуудаа маш хурдан хурдан шийдэж явах боломжтой болно. Тэгээ энэ гурван зүйлийг хосын харилцаанд та нар хэрвээ байлгаж чадвал хосын харилцаа маань илүү эрүүл байх боломжтой шүү. Асуудал гарч ирсэн ч гэсэн энийг бас аль болох зөвхөн шийдвэрлэж одоо явхад энэ гурван зүйл маань бол хамгийн чухал гурван зүйл байгаа. За баярлалаа. Тэгэхээр Алтан туяа гэр бүл судлаач Алтан туяагийн маань хэлснээр одоо хосын харилцаанд одоо өнөө нийгэмд илүү л их одоо асуудлууд биднэрт нүүр тулж байна. Зөвхөн хосын харилцаанд гэлтгүү одоо хувь хүн бүр одоо тий одоо өнөөгийн нийгэмд бас суурьшмал соёлтой холбогдуулаад гэдэг юм уу сэтгэл зүйн маш олон асуудлууд бидний эргэн тойронд бас гарч ирж байна гэж удаа тэр нь бол магадгүй бид нар таны хэлсэнчлэн мэдээлэлд илүү ойр болсонтой уялдуулаад бид нар илүү нөхцөл байдлаа таньж мэдэх, нийгмээ таньж мэдэх, нийгмийн нөлөөллөөс ахуулаад биднэрт бас санаа сэтгэлд буух олон төрлийн нөлөөллүүд байна уу да гэж би бас хараад байгаа юм. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр хосын харилцаанууд дээр таны хэлэх гурван зөвлөгөө бол юм байсан бол яг хувь хүний хувьд бол сэтгэл зүйн эрүүл аюулгүй тийм байлгахад бас ямар зөвлөгөө өгвөл зохимжтой байх вэ? Бид нар ямар дадал хэвшил байвал бид бас сэтгэл зүйн гэмтэлч гэдэг юм уу сэтгэл гутрал гэдэг зүйлээс хол ангид өөрийнхөө одоо сэтгэлийн эрүүл мэндийн хий манаа зогсож чадах вэ? За тэгэхээр хамгийн түрүүнд л түрүү хэлсэнчлэн нойр залуу хүн нойр олондоо сайн байвал ажил аяанда бүтнэ гэдэг бол худлаа үг биш. Үнэхээр нойр бол маш чухал. Олон дааврын асуудлууд, гормоны асуудлууд бол нойртой холбоотой явагдаж байгаа. Тэгэхээр нойр бол маш чухлаа. Сэтгэл зүй маань энэтэй бол үнэхээр холбогдно. За тэгээд дасгал хөдөлгөөн, тогтмол дасгал хөдөлгөөн заавал фитнест яваад жимд явахыг хэлэхгүй зүгээр энгийн өглөөсөө амьсгалын дасгал гэдэг өсөн ч болно. Амьсгалын дасгал маань өөрөө зөв хийж чадвал үнэхээр хүний тайвшруулдаг, таатууруулдаг, тэг зүрх судасны системд маш эерэг нөлөө үзүүлдэг юм гайхалтай дасгал байгаа. Тэгэхээр энийг ч гэсэн та бас хийж иж болно. За тэгээд болж өгвөл гоё гадуур алхдаг байх хэрэгтэй. Ер нь ингээд цаг наргүй завгүй амьдралаас болоод алхах бол хүмүүст маш бага болсон тохиолдол байдаг. Дээр нь цагуурын өөрчлөлт маань нөгөө гадаа хүүтэн ингээл хүүтэн тухгүй байх болоос болоод алхахгүй байх тохиолдлыг тэгэхээр болж өгвөл дулаан нартаа үеийг ашиглаад эсвэл таны сэтгэл санаа гоё байл гадаа бас биш давхар гоё байх бодлож байдаг. Тэгэхээр тэр үедээ ашиглаад алхчихвэл бас илүү таны сэтгэл санаа бол доктортой байж чадна. За тэгээ бас дотны одоо найз нөхдөд ярилцах, уулзах тэр уулзалтыг зохион байгуулж гоё эрүүлэр хоорондоо ярилцдаг, мэдээ солилцдог байх нь сэтгэл зүйг бас гоё доктортой болгож өгдөг. За асуудал тулгарх юм бодвол нь тэмдэглэл хөтөлж болно, ууланд алхаж болно, гоё дуу дуулж болно, бүжиглэж болно. Тэр ямар нэгэн байдлаар зураг зурж болно. Урлагийн ингээд нөгөө гоё авиасуудаа хүн болгонд жижиг урлагийн нэг спортын авиас байдаг. Тэрийг ашиглаад бас ингээд стресс бухимдлаасаа гарч болно. Зүгээр ингээд тоохгүй орхиод ээж л болохгүй. Мэдрэгдэж байгаа мэдрэмжүүдээ за хүн болгон л юм байдаг бах. Хүн болгон л ингэдэг байх гэж тоохгүй орхиод ээж болохгүй. Зүгээр энийг яг би юу мэдрээд байна? Энийг би яаж гаргах вэ? Би яагаад ингэж ийм мэдрэмж авчив? Буцаад яаж хэвэн болох вэ гэдэг эрэл хайгуулыг бол тасралтгүй хийж тэрнтэйгээ тэмцэж явах хэрэгтэй. Тэгвэл нөгөө сэтгэл готрол гэдэг юмнасаа бид нар ингээд аль болох өртөхгүй байх боломжтой. Стресс байгаа үед нь асуудлаа шийдчихэж байгаа байхгүй юу? Жохон ингээд хүнд мэдрэмжүүд ингээд хуралдаж эхэлж байгаа үед асуудлаа шийдчихвэл хүндрэхгүй байх боломжтой гэсэн. Баярлалаа. За тэгвэл Валентины баярыг илүү үр дүнтэй тэмдэглэе гэвэл бид бүхэн
ямар хөө байдлаар бусуудтайгаа харилцсан вэ? Ялангуяа сүүлийн жилүүдэд бас хайрын хилийг одоо онцолж нөгөө мэдээлэл илүү нээлттэй болсноос хойш бас бид нар мэддэг болсон л да. Түүнээс биш яг тэрийг бол нэг өгчилж бас мэддэггүй л байлаа л да. Тэгэхээр зарим хүмүүс урмын үгээр цангадаг бол зарим нь яг л одоо нэг юм галт баригдаж одоо нүдэнд харагдах тийм үйлдэл хийснээр нь тэр тухайн хүнийхээ хосынхоо хайрыг надад гих сэтгэлийг нь үнэлдэг ч юм уу хүн хүний нөгөө нэг өссөн орчин өөр учраас өөрөөр арга барилаар бас харилцаанд ханддаг юм шиг байгаа юм те. Тэгэхээр яг таны энэ дээр зөвлөгөө юу байх вэ? Мгм. За ер нь бол энэ хосын харилцаанд хамгийн чухал зүйл бол хоёр биендээ цаг гаргах. Энэ бол маш чухал одоо хосын харилцааны гоё үнэт зүйл нь. Тэгэхээр хоёр биендээ цаг гаргаад байнгын хамт байгаад ирэхээр нөгөө илүү өөр зүйлийг хиймээр санагдаж байгаа шүү дээ. Гэтэл байнга хамт байх боломжгүй хүмүүсийн хувьд бол хамт байх нь өөрөө бүх одоо тэмдэглэлд баяр болж хувирч байгаа. А байнгын хамт байгаа үед нэг өөр зүйл хиймээр санагдвал та нар хосууд маань хоорондоо ярилцж хагаад хамтдаа бие бинийгээ гоё байлгаж чадах зүйлийг хийж болно. Тоглоом тоглож болно. Гоё бие биенээсээ сонирхолтой асуултуудыг асууж болно. Энэ нь та нар бие бинийгээ илүү таньж мэдэх туслана. Бие бинийгээ илүү таньж мэдснээр амьдралдаа хийж одоо чухал сонголтуудаа зөв хийхэд үнэхээр том одоо боломж болно. Тэр илүү цаг хугацааг хоёр биендээ төвлөрсөн байдлаар одоо зарцуулж чадвал хосын харилцааг маань илүү сайн явагдана. Тэгэхгүй кино үзээ, за кино үзэж мэдээж хэрэг болно те. Ингээл гоё кино үзэл, гоё мэдрэмжүүдийг аваад гол нь түүнийхээ дараа дахиад ярилцах хэрэгтэй. Саяны киноноос ямар мэдрэмж авав, юу ойлгов, юу нь одоо сэтгэл санааг нүүмүүлв, юу нь гой санагдуулав те, юун дээр нь одоо гонигловч гэдэг юм уу. Энийг буцаад бид нэр ярилцах хэрэгтэй. Өө өстө гой кино байлаа те, харин тэ өстө гой кино байлаа гэдээ дуусчих нь өөрөө харилцаа нөлөөлөхгүй болчихж байгаа. Тэр өдрийг тэр дурсгалтай болгож чадахгүй болчихж байгаа. Тэгэхээр илүү ярилцаж тэр говьд үзсэн киноноос гоё ярилцах. Хэрвээ та хоёр гоё хоол идсэн бол гантаа хоолныхаа тухай ярилцах. Магадгүй тэр одоо хоолыг идэж байхдаа бага наснда идчихсэн одоо сонирхолтой хоолныхаа түүхүүдийг магадгүй өсөжсэн үеэс гэсэн ярьж олно шүү дээ. Тэр болгоны цар хүний дурсамж мэдрэмж байж идэг. Тэрийг ярьж чадсанараа хосууд маань илүү нөгөө хүнээ таньж мэдэх боломж нь олгож идэг. Тэгээ юу ч хийж болно хосууд маань. Гол нь тэрнийг үр дүнтэй болгох зүйл бол хоёр биендээ төвлөрсөн тэр цаг хугацаа анхаарлыг хандуулах ярилцж болно. Хоёр биенийхээ одоо тэр сул талуудыг, давуу талуудыг хэлж болно. Бие биенийхээ урмын үгээр тэтгэж болно. Тэгэхээр энийг одоо хийснээр хосын маань тэр гоё өдөр болон тэгэхээр гоё үр дүнтэй бүтээлч бас нэг юм гоё өдрийг өнгөрүүлсэн тийм дурсамж болж байна. Бас чаднаа. Тэгэхгүй яг нэрэл яг таны хэлсэн шиг бид нар ингээд цугтаа байгаад байгаа юм шиг хэрнээ нэг юм чанартай цагийг гаргахгүй ч юм уу те нэг юм сэтгэл рүүгээ өнгийсэн нэг тийм яг тийм халуун дотн яриа өрнүүлэх гэдэг юм уу тийм зүйл бол өнөөгийн нийгэмд бидний энэ завгүй энэ амьдралын хэв маяг тэр зүйлийг улгаалсан баха. Ер нь нэг тийм түгээмэлээс харагддаг штэ. Тэгэхээр ер нь хосууд маань хосуудч гэлтгүй те одоо насны л хүмүүс маань одоо энэ бол ямар ч харилцаан дээр л бодит зүйл те одоо эцэг хийтэйгээч бай одоо ээж хүүхэд ах дүү намрах садан бүхий л харилцаан дээр бид нар бол ийм чанартай цагийг гаргаж таны хэлсэнчлэн бас нэгнийхээ сэтгэл рүү өндийсэн зүйлүүдийг илүү ач холбогдол өгөх юм бол бидний харилцаа илүү үнцэнтэй болох юм болоо гэдгийг хамгийн сайн л ойлголоо доо таны ярианаас бас. За танд цаг гаргаж манай үзэгчд болон надад тэ бас маш олон төрлийн одоо сэтгэл зүйн мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө за мөн одоо цаашид яах чиглэлээр гэдэг юм уу те тодорхой сонирхолтой авууртай типүүдийг бас өгсөнд баярлалаа. Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Сайн сайхныг хүсье танд. За баярлалаа. Тэгээд энэ хүртэл биднийг бас анхааралтай сонсож өөрсдийнхээ оюун бодол, мэдээлэлд бас тодорхой хэмжээний мэдлэг зөвлөгөөнүүдийг хүлээж авсан сонсогч нартай бас баярлалаа. Тэгээд гээхийн ухаанаар хандаж танд тохирох аргуудыг сонгож ашиглаж хэрэглээрэй. Тэгээ энэ нь таны амьдралд аюул том өөрчлөлтүүдийг бас гаргах эхний жижиг энгийн алхам бас байж болно. Тэгээд өнөөдөр бас намайг одоо уурж энэ гахалтай подкастт оруулсанд бас баярлалаа. За баярлалаа танд. За тэгэхээр үзэгчдээ Рeel подкастын гигэн хайрын
Өдөр Валентины баяр зориулсан тусгай дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Манай энэ удаагийн зочноор гэр бүл судлаач Алтан туяа оролцлоо. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Баяртай. Баяртай. Баярлалаа. Завгүй өдөр хоногуд үргэлжилж өнөөдрийн ажил маргаашийн төлөвлөгөө гэсээр цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр нийгмийн нүргэн тасралтгүй мэдээллийн урсгалд таны сонорт чухал сэдвүүдийн талаар жинхэнэ дуу хоолой хүргэх бодит подкастыг хүргэж байна. Би сэтгүүлч Мөнх Уянга олон таалт үзэл бодлууд гүн гүнзгий утга сэдвүүдийн талаар ярилцъя. Чөлөөт яриа бодит мөлөө Real podcast.